Hi guys, юу яцгаана? За би сүүлийн 2 жилийн турш одоо арилжаа хийж байгаа. Тэгээд сүүлийн сарын турш би анх удаага community-га үүсгэсэн. Тэгээд 1 сарын дотор 800 хүмүүс орж ирсэн community-д. Тэгээд өдийг хүртэл одоо ингэж арилжаагаа явахад амар ингэж бүх юм ингэж төгс байсан юм шиг те. Миний одоо ингэ хийж байгаа сторинууд, миний одоо хийж байгаа контент дээр те би нэг тийм амар хизээч ялагдаж үзээгүй юм шиг, би нэг тийм амар мундаг хүн шиг ойр тэтэрхий харагдаад байгаа гэж би өөрийгөө саяхан ойлголоо. Тэгээд маань нэг найз бас бизнес хийдэг тийм маань хүн сая бизнес дээр бас тодорхой хэмжээний яаж асуудлууд гаргасан, яг үүндээ бас хаалганы цаанаас юу болж ирсэн гэдэг талаас аягаа ингээд YouTube дээр бичлэг хийсэн болохоор би бас яг үнэхээр ойрд арилжаан дээр хүн болгонд ингээд стори дээр контент өрөөтэй хүн болгонд би ингээд нэг тийм амар мундаг юмтан би ингээд нэг тийм бүх зүйлийг амар амархан болгоцсон юм шиг те би одоо хүртэл нэг тийм те хитэн 10,000 доллар даасандаа иж тавьчаад би нэг тийм амар мундаг юмтан суугаад байгаа юм шиг одоо мэдрэмж төрөөд байгаа болохоор би энэ бичлэгэн дээр одоо хүртэл арилжаанд би одоо 2 жилийн турш сурсан ойлгосон бэ. Тэгээд хамгийн гол нь яг жинхэнэ мөнх хөргөл гэж яг одоо хүртэл яг хэм бэ? Одоогийн байдлаар миний санхүүгийн байдал ямар хөө байгаа вэ? Тэгээд ерөнхий миний одоо арилжааны journey одоо ямар хөө явж байгаа гэдгээс ярмаар байна. За хамгийн ихэнд арилжааг би 2024 оны 2004 оны 1 сард арилжиж эхэлсэн. Би тэр үед анх удаага сток гэдэг одоо хувьцаануудыг арилжиж эхэлсэн. Тэгээ хувьцааг ерөөсөө эзэж проформер арилжиж болдог үз өөрийнхөө мөнгөөр арилждаг. Тийм болохоор би $20 ингээ арилжаад байсан чинь ерөөсөө мөнгө орж ирэхгүй байсан байхгүй юу? Нэг арилжаа хийгээл гэдэг $1 ингээ олж молоод тэр нь би за энэ бол сток бол арай биш юм байна те хувьцаа хийхгүй юм байна. За тэгвэл би одоо day trader болох гэж байгаа юм чи. Би одоо тэгвэл одоо өөр юм арилжих гэсэн. Тэгээ би forex арилжиж болох байсан ч гэсэн одоо forex нэг тиймээс таалагддаг байсан. Тэгээд за тэгвэл өөр юу нэг харсан чинь futures байсан. Nasdaq ES2-ийн. Тэгээ тэрийг арилжиж эхэлсэн. Тэр мөчөөс хойш 4-5 сарын турш би баг өдөр болгон ICT гэдэг нэг хүний өөрийнх нь mentorship-ийг YouTube-ээс би үнэгүй үзчихсэн. Өдөр болгон дор хаяж цаг хагас би бүр ингээл альжих тэр хүн өөрөө ингээд амар тодорхой хэмжээнд одоо хөшөөнтэй 30 40 настай байх одоо тэгэл ерөөсөө маш удаан ярьдаг, маш их тийм залхуутай ярьдаг ингээл хэрэгтэй юм дундуур зөндөө ярьдаг. Тэгэл тэр хүний менторшип надад байсан хамгийн одоо үнэгүй хамгийн хэмжээний одоо үнэгүй хэмжээний мэдээлэл байсан болохоор тэр өдөр болгон ингээл төвчээл суудаг. Ерөөс ингээл нүдэ анилжсэн чамаагүй ингээл ерөөс ингээл суудаг. Ягаад вэ гэхээр би тэрнээс өмнө 2 3 ингээд бизнес модельийг үзсэн байсан байхгүй юу? Би dropshipping хийж үзсэн байсан. Би контентоор ингээд нэг одоо топ 10 амтан ингээд нэг funny money контент гэдэг шүү дээ. Тэрүүгээр би Америкт мөнгө олох гэж зөндөө нэг тэрс өөр бас 2 3 зөндөө бизнесүүдийг хийгээд үзсэн. Тэгээ би тэрний эцэст за арилжаа гэдэг зүйл бол ерөөсөн миний хувьд бол одоо хамгийн зөгч байгаа зүйл юм байна. Би ганцаараа байх амар дуртай юм байна. Би одоо нэг тийм хүн нэг тийм customer support дээр ерөөсөө хиймээргүй байна. Би хүн болгонтой өдөр болгон ингээ харьцаад аймааргүй байна. Тийм болохоор би тэгвэл за арилжаа гэдэг миний хувьд хамгийн зөв зүйл юм байна гэдэг энэ дөнгөж орж ирж эхэлж байгаа. Тэгээд 4 сарын турш ICT-г үзээд явж хахад нэлээ өдөртэй байсан. Тэгээд би тэндээс шууд элээ явсан. Манай хичээлэн жил жил дуусаад тэгээд 1 сараас одоо би ингээ 5 сарын хооронд ингээ ерөөс дан ICT-г ерөөс ингээ өдөр шөнөгүй үзсэн. Тэгснийхаа дараа LA-д очиж байгаа. За тэгээд би LA-д очихлоо ерөөсөө ганц удаа бүр демоч арилжааж үзээгүй байсан. Би ерөөсөө өдөр болгон ерөөсөө тэр контентийг үзэл ерөөсөө өөрийгөө бэлдчихсэн. Тэгээд би LA-д очиод одоо тодорхой хэмжээний хийх юмнууд дээр хайж исэн. Одоо яг найзуудтайгаа очсон байсан болохоор юу их ойлгохгүй байсан. Тийм болохоор ерөөсөө арилжаагаа ерөөсөө өдөр болгон би нухчихсан. Арилжааны маркет нь өөрөө Нью-Йоркийн цагаар 9:30-аас тэгтээ LA-ийн цагаар 6:30-аас. Тэгээд би бүр тэр үед маркет 9:30-аас биш үгүй 8:30-аас онгойдог гэж боддог байсан. Нью-Йоркийн цагаар. Тийм болохоор би Илийн цагаар би бүр 5:30 гэж онгойдог байсан болохоор гэж боддог байсан болохоор би бүр 5 цаг 4 цаг 30 минут гэж ихэнхдээ сэрдэг байсан. Тэгэл өдөр болгон би илээд очсноос юу хойш юусэн бэ гэхээр ерөөсө 4:30 гэж босвол эсвэл 5 гэж босвол ерөөсө ингээл өдөр болгон демо арилж байна. 3 цаг хагас турш 3 цаг хагас турш ерөөсө өдөр болгон ингээл ерөөсө ингээл демо арилж хийгээл суугаад байна. Ерөөсө өдөр болгон 9 цаг хүртэл. Тэгээ би явж байгаад тэр аккаунт дээр 6% хийжсэн би демо арилж байгаагаар ерөөсө амар хурдан хийцэн тэрийг. Тэгэл би тэрнээс хойш би тэгвэл демо аккаунт дээр 6% гэж бодоод ерөөсө аккаунт авах хэмжээний байхгүй. Тэгвэл би тэгвэл одоо ер нь жинхэнэ аккаунт дээр хийж чадах юм байна гэж бодоод аккаунт худалдаж аваад эхнийхээ өдрөө би шууд аккаунтаа шатаацсан. Би бүр тэг гайхаад эхэлж байгаа юм чи. Би нөгөө нэг ICT-г бүр 4 сарын турш ингээ үзэж ингэж өөрийгөө бэлтчихэд ерөөс ингээл амар мундаг амтан болчихлоо. Одоо л би өстө алах нь би өстө ганц ч аккаунт алдахгүй. Аккаунт алддаг хүмүүс ямар тэнэг хүмүүс байд юм бэ гэж боддог байсан юм чи. Яг үүндээ демо арилжаа, лайв арилжаа гэдэг хоёрын хооронд ямар том ялгаа байдаг вэ гэдгийг ойлгосон. За тэгээд тэр өдрийг хамгийн анх удаага одоо жинхэнэ reality check гэдэг нь штэ. Одоо жинхэнэ бодит амьдрал дээр арилжаа гэж юу гэдэг вэ гэдгийг би ойлгож байгаа байхгүй юу? Шууд аккаунт чатаагаал.
Тэгэл тэрний маргааш нь дахиж аккаунт аваад дахиж шатаагаал. Тэгэл би бүр за би бол үнэхээр болоогүй юм байна. Би бол дахиад сурах хэрэгтэй байна гэж ойлгож байгаа. Тэр мөчөөс хойш би жоохон ингээ back testing гэж тэр үеэрс мэддэггүй байсан. Тэгээд хайлт явах нэг мэддэг байсан. Нэг тийм гүнзгийрлж ерөөс мэддэггүй. Тэгээд нэг тийм стратеги гэдэг зүйлийг ерөнхийдөө нэг тийм ICT-ийн 2022 оны модулийг ерөнхийд нь хараа явчихдаг. Гэхдээ нэг тийм ерөөсөө тийм тогтсон стратеги байхгүй, статистик ерөөсөө байхгүй. Тийм босгох хэрэгтэй гэж ерөөсөө өөрийгөө мэддэггүй. Ерөөсөө ингээл би зүр чартер орж ирэл ерөнхийд нэг мэддэг модулаар мэдрэмжээрээ арилжсаар байгаа л демо дээр мөнгө хийцэн. Яг тэгвэл демо дээр ямар ч сэтгэл зүй орж ирдэггүй шүү дээ. Тэгэл за би бол фанд дээр болох юм бодоод 2 фанд чатааж байгаа. Тэгээ би тэр үед анхудаага одоо хүртэл хамт одоо нэлээд дотнод одоо харьцдаг. Одоо ментор маань хэлэх юм уу да. Илүү одоо арилжааны одоо сэтгэл зүйн хувьд одоо хүртэл явж байгаа. Нэг ментортойгоо танилцчихсан. Одоо нэрийг нь хэлээд яах вэ? Тэгээд ментортойгоо танилцаад манай ментор намайг агаан дүү ингээд ICT ч үнэхээр болохгүй байвал чи би одоо өөрөө трендлаа арилждаг чи надтай үнэхээр болохгүй байгаад их юм бол ч одоохонд яг өөрөө ICT-гээ арилжаад үз. Тэг үнэхээр болохгүй байх юм бол би ч ингээд трендлайн заагаад өгч болно шүү гэж хэлжсэн. Тэгээд тэр үед надад ямар зөвлөгөө илүү хэрэгтэй байсан бэ гэж бодоход надад статистик гэдэг зүйл хэрэгтэй, надад стратеги гэдэг зүйл хэрэгтэй, надад win rate ба back testing data гэдэг зүйлүүд хэрэгтэй байсан болохоос надад өөр стратеги гэдэг зүйл одоо бол бодод бол хэрэг байгаагүй юм байлаа. Тэгээ би тэр үед тэмийг ойлгохгүй манай ментор надад тэргээр хэлж өгөөгүй байсан. Өөрөө бас тэр талаас нь илүү арилжааг хардаггүй гэж одоо би ойлгож байсан болохоор ихтэй буруу юм хэлж ивэл ментор минь уучлаарай. Тэгээд тэгвэл таныг яриад чам буруу ойлгоцсон ч гэж магадгүй. Тэгээ тэр хавцаанаас хойш трендлайныг ярилж эхлэв. Тэгээ трендлайн дээр ерөнхий нэг дажгүй back testing гэдэр хийгээд тэгээ би явж байгаа тэр ментортаа би за нэг 1000 хэдэн зуун доллар төлсөн баг юм трендлайны ярилжаа сурах гэж. Тэгээ би тэрэн дээр нэлээд дажгүй бараг 50% билүүтэй win rateтэй нэг хэрцэн 2 тэй стратеги бүтээсэн байсан. Гэхдээ юу дутчихсан бэ гэхээр маш хэмжээний мэдрэмж ороодсэн. Тэгээ манай ментор болохоор өөрөө арилжиж болоод байдаг. Ягаад тэр нэлээд туршлагатай байгаа шүү дээ. Би ерөөсө болтгүй байсан. Ерөөсө надад мэдрэмж ерөөсө байнгын дутдаг гэж ингээл худлаа өнө back testing data байгаад байгаа. Худлаа өнө win rate байгаад байгаа. Гэхдээ ерөөсө ингээл арилж ороод ирэнгүүт нэг тийм төрцөнгөлөх шиг. Сард нэг удаа CPI болдог арилжааш мэдж байгаа. Тэгэл би CPI мэдэн дээр ерөөсө ингээл сар болго арилждаг ерөөсө. Тэрэн дээрс би тавиал тэрэн дээр ерөөсө мөнгө олдог ер нь сартаа. Гэтэ энэ одоо ерөөсө бүгдээрээ одоо ерөөсө fund account дээр яриад байгаа штэ. Тэгээд ерөөсө би нэг тийм стратеги юм шиг зөндөө явсан. Тэгээд тэгж явж байгаад би LA-д байжгаад Монголд ирсэн. Монголд 8 сард ирээд ментортойгоо хамт сууж байгаад одоо ментортойгоо хамт эхлүүлсэн анхныхаа 50k-гийн би чаленжид авч байгаа. Топ степ дээр. Тэгээд авсныхаа дараа шууд тэр аккаунт анхныхаа одоо лайв болсон өдрөө би шууд нэг төрсөн ахтайгаа би нэг паб дөлөөдөө сууж байгаад тэр хүүхдийн зургийн нэг паб сууж исэн юм аа. Бильярд тоглож сууж байгаа. Чилэр сууж байгаад би арилжаанд орчдөг байхгүй шууд зур уцнаасаа зур харж байгаа л. Тэгсэн чинь нөгөө нэг интернет нь лайк хийсэн юм уу яасан мэдгүй ордер нэрээс орж ирэхгүй. Тэр нь би дахиж нэг удаа яг тэр адилхан контрактуудаараа дараад тэгсэн чинь 2 удаа гинт нэгэн зэрэг шууд ороод тэгээ би шууд тэр арилжаанд шууд $1000 алдаал шууд аккаунтын 50% бүр шатаач байгаа байхгүй. Ер нь бол хийж явж байгаа 50% шатаацсан байсан болохоор энэ жоохон тийрэлтэй явж байгаа. Тэгээ нэг хүмүүс тэр аккаунтаа бол баг явсараа шатаацсан. Тэгснийхаа дараа би Америкт ирж байгаа буцаад их сургуульд орж ирсэн. Тэгээд тэр үед бүр одоо трендлайныхаа арилжаан дээр бүр ингээл систем дээр бүр илүү сайн ажиллая гэж явсан. Тэгээд эцсийн сая 52.5%-тэй 1/2-ын ресторыг ортой арай нэг гайгүй систем босгосон. Тэгтэл ерөөсөө л нэг тийм трендлайн ерөөсөө л нэг тийм болж өгөхгүй байсан. Үнэхээр нэг тийм зүрхэнд жойрхон биш. Нэг тийм би бас маркетинг уусаа нэг тийм анализ хийж сурах гэдэг нэг тийм бодолтой байсан болохоор зүгээр л 30-аас орж ирэл трендлайн зурчаал тэрнээсээ breakout-ыг арилжаад тах надад нэг тийм зүрхэнд жойрхон биш. Надаа өөрөөс нэг тийм ерөөсөө болж өгөхгүй байсан байхгүй. Тэгэл би бас тэр үед Motifix-ийн тэр үед проферм байсан. Тэгээ Motifix-ийн нэг аккаунт $350 байсан. Тэгээ би сүүлчхэн мөнгөөр авсан байсан тэр үед. Тэгээ би Motifix-ийн daily loss limit-ийг нь 14 центээр би илүү гаргаснаас болоод би аккаунтаа хураалгацсан. Нэг өдрийн loss limit-ийг. Тэгэл би Motifix бүр уурлаа бүр шүү дээ. Үнэхээр хараалын нэжсэн яг үндэ тэр үедээ бол. Тэгэл за трендлайн юу үнэхээр ерөөсө болохгүй байгаа юм байна гэж би ерөөсө бодвол тэгээ би тэр үед яаж яхад 2 топ степ би нэмээд би бүр аккаунтаа байсан. Тэрийг би CPI дээр ерөөсө нэг өдөр ороод 2 аккаунтаа бүгдийг шатаасан ерөөсө CPI дээр топ степийн 2 аккаунт. Тэгэл би 3 аккаунттайгаа л бүх мөнгөө алга болгоод тэгэл их сургуулийнхаа адууны одоо зүчээ дээр би буцаж ажиллаж эхэлсэн. Нөгөө нэг амар эготой нөгөө нэг сторин дээрээс алаал тий аккаунтууд аваад нөгөө нэг мундаг ингээл болоодсон арилжаа чинь тий Монголд аккаунтаа шатааж ирчихэл Монголоос Америкт ирчээ дахиж 3 аккаунт шатаагаал ерөөсөө мөнгөгүй болол. Тэгэл хог дээр гараад шууд одоо юу орж ирж байгаа. Адуун дээр ажилласан. Үхтлээ адуун дээр ажилласан бүр ингээд үнэхээр бүр ингээд
7 хоногийн 20 цаг явах ажиллажсэн. Тэгээ өвлийн амралт болоод ирэнгүүт бүр өдрийн одоо 46-аас 8 цагийн хооронд 7 хоногийн 5 өдөр ажиллажсэн дор ээж 7 хоногийн 6 өдөр ажиллажсэн юм байна. Биш ээ. Тийм. Яг гэвэл нөгөө өвлийн амралтаар Америкчууд ч нөгөө нэг Америк их сургуульд ерөөсөө юу гэдэг вэ байхгүй юу? 20 цагийн лимит байха болчдөг. Тэгээд тэгжсэн. Тэгээд тэр явж байгаад 2 сар ихэд тренд лайнаа тэр 11 сард хайснаас хойш би ингээ зөндөө ингээ системд орч үзэж байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө ямар ч систем ерөөсөө олдохгүй нэг тийм ажилтг системч байхгүй ингээл Америкчууд ингээл инфлюенсерүүдийг хараад ингээл групп руу н ороод ингээл харангуут ерөөсөө баахан сками ингээд ойлгомжтой сками юмнууд байгаад. Тэгээ би 1 сард одоо өвлийн амралтаа дуусгах төхөд ирэхээр нь тэр үед үнэхээр нэг дажгүй системтэй үнийг олоод тэр үний сигналыг дааж эхэлсэн. Хажуугаар нь ингээл би гэхдээ би ерөөсөө тийм сигналыг дагаж ерөөсөө хүнээс ерөөсөө мөнгө олох гэж ерөөсөө боддоггүй байсан болохоор сигналыг дагангаа би тэр үний системээс нь ингээд сурж байгаа. Тэр үний би сигналыг дагаж явж байгаад $200,000 би фанттай болж исэн. Гэхдээ ерөөсөө хамгийн том асуудал нь юу байсан бэ гэхээр тэр хүн эзэж нэг тийм систем эзэж нэг тийм 100% тавьж өгдөггүй те бид нар хэлж өгдөггүй. Ягаад гэвэл бид нар $100 төлж исэн сарын тэгэхээр сарын $90 тийм сарын $90 мэдээж хин системээ зарахгүй. Тэр бүр 24 трейдний бүр winning streak гэдэг болж исэн. Тэгэнгүүтээ би тэрэн дээр $200,000 фанттай болж исэн. Гэхдээ би тэр аккаунтуудаас алингаас нь ч би ерөөсөө pay out авч чадаагүй. Би дахиад нэмээд 200,000 та байсан дээр нэмээд би бүр $400,000 би чаленж авсан байсан. Топ степ дээрээс нөгөө нэг бүр шуул төдлөө тий. Өөрөө ямар ч системгүй, өөрөө ямар ч скиллгүй. Гэтэ зүгээр л өөр хүний дагаад хажуугаар нь би яг өдөр болгон хөтлөө хичээж байгаа тэр үний системийг ингээл $1,000 төлөхгүйгээр тий курсыг худалдаж авахгүйгээр сурах гэж хөтлөө үзэж байгаа. Гэтэ тэгэл ерөөсөө болж өгөхгүй. Тэгэл явж байгаа л $200,000 нөгөө нэг одоо өөр хүний юм системийг дааж байгаа болохоор яалтчгүй тэгэл ингээл тэр хүний одоо ингээ entry нь өөртөө break even нь өөртөө тэр хүн ялангуяа зүгээр ингээд скрин дээр ерөөсөө энтриг харуулдаггүй өөр брокер дээр айлчдаг болохоор өөр скрин дээр энтри одоо execution харуулцдаг. Тэгэнгүүт бид нар дээр зөвхөн одоо нөгөө одоо орсон юмнуудаа ингээд ерөөсөө зургаар ерөөсөө харуулцдаг. Тэнгүүт зурган дээр тэр чинь энтри чи яалтч өөр биш тардаг байхгүй. Тэгэнгүүт яг тэр өөр энтринүүдээс нь болоод би ингээ хаяа нэг өөр энтри авчдаг те. Тэгэл нөгөө нэг ингээл ерөөсөө өөр энтри авчингууд тэр хүний break even цогтохгүй байгууд миний break even цогтдог ч юм уу те. Тэгэл ерөөс амар ингээл сэтгэл зүй ерөөс байнга дарамттай. Тэгээ яж ардаас нь ингээд ми тарих угаасаа байнга ардаас мөнгө хөргөлөө. Чи арилжаач юм болохоос чи өөр хин нэгний дагдаг чи гөлөг биш гэж ерөөс байнга ерөөс ми тарих орилдог. Тэгээ тэрнээсээ болоод би бүр зөндөө мөнгө одоо тэр сигналд нь би одоо байнга орж гарч ирсэн. Би ерөөс ингээл сар ороод сар гараад тэр боломж ерөөс зөндөө мөнгө төлөж байгаа шүү дээ сигналд нь. Тэр ерөөсө сар сурсан юм шиг болоод сар сураагүй юм шиг болоод аккаунт аваад аккаунт чатаагаал буцаж нөгөө хүн рүүгээ очивол нөгөө нэг өөрийнхөө системийг босгох гэж миний систем болохгүй ангууд нөгөө буцаж хүн рүүгээ буцаж яваал нэг тэр хүний сигналын групп дээр би нэг тийм амар токсик харилцаатай байсан гэсэн үг. Тийм токсик хосууд шиг ерөөсө ингэ тавилаад явчих болохгүй. Ягаад гэвэл ингэ тэр үед их хамт байсан үе нэг тийм амар гоё мөнгө олоод идэг үе. Гэтэ ингэ хамт байхгүй байгаад ингэ сэтгэлд амар. Гэтэ яг тийм нэг амар мөнгө олдог үе нь ерөөсө байхгүй болчтой. Тэгээд өөрийнхөө системийг ч олж чадахгүй. Тэгж явж явсаар байгаад 1 сараас одоо 2 дахь жилийн те 2025 оны 1 сараас одоо 6 сарын хооронд ингэ явж байгаа. Тэгээ би Монголд очиод одоо бүр ингэ өөрийнхөө системийг бүр ингэ 100% тэр хүнийг үнэхээр бас одоо үнэхээр одоо энэ toxic X-с хойлоо бүр салъя гээд тэгээ тэр хүнийг бүр ингэ үнэхээр болоод тэгээд буцаад өөрийнхөө стратежигээ босгох юмдаа орж ирж байгаа. Тэгээ би тэгж явж байгаад Монголд очиод бас нөгөө нэг toxic X рүү буцаж нэг удаа явсан би яг үнэл хэлээ. Тэгэл тэр үнийг ганц хоёр арилжааг дагаал ганц хоёр болсон чинь нэг удаа дахиж бүр ингэ тэр хүний брейк юм цохидоо тэр хүн типийг авчдаг байхгүй ретрейсмент нэг тэр хүний брейк юм цохидоогүй. Тэгэл би за тэр хүний үнэхээр сүүлчийн цэгэндээ тулж байгаа. За одоо үнэхээр болъё гээл. Тэгээ тэр үеэс би ерөөсө болол өөрийнхөө системийг бүр тултлан босгоод тэгээ тэр үед би анх удаага $50,000 аккаунтыг би авч ирсэн. Яг өөрийнхөө хөдөлмөрөөр ямар ч хүний сигналгүйгээр. Тэгээд яг тэр мөч хүртэл би одоо бараг цагаар за $8.5 аль хэдийн бүр ингэ баахан курс одоо тэр нөгөө нэг өөр хүний сигналыг дагаж олсон $200,000 дээр нэмээд баахан ингэ аккаунт дахиж нэмж фандд болох гээд ингээ зөндөө шуналта $150,000 аккаунтууд би бараг 8 бараг 10 идэж бараг шатаасан баг яг үнэндээ тэр боломжтой тэгэл бараг $2-3,000 амар явж байгаа шүү дээ. Тэгэл эцсийн өөрийнхөө системийг үнэхээр бүтээгээл тэгэл дэ явж явсаар байгаа л сайхны одоо тий 2025 оны 7 сар ихт би $50,000 анх удаага өөрийнхөө системээр одоо олж авсан фандтай болоод гэтээ би яг үнэ тэрийг фандтыг яг үнэ бараг азаарлаа авч ирсэн. Өөрийнхөө системийг би чадлаараа дагж исэн. Гэтээ би нэг удаа хамгийн бүрийг давдаг арилжаан дээр би 2 арилжаа би 3 арилжаа хийсэн. Би өдөрт би макс 2 арилжаа энэ амлчаад би 3 дахь арилжаагаа хийсэн. Тэгээ би 3 дахь арилжаан дээр бүр ерөөсөө 1 хэрцэн 4 мөрөгч бараг тарагдлаа. Тэгж би фанд болж исэн.
Тэгээд тэр дүрмээ дагаагүй фандд болж таарсан. Гэхдээ яг хөө тий одоо анхудаага яаж хийж байгаа тий ямар ч менторгүй ямар ч юмгүй тий өөрийнхөө скиллээр тэр чинь анхудаага фандд болж байгаа шүү дээ. Тэгээд бид тэр фандд дээр чи фандд болсныхаа дараа зүр шууд баг 4 арилжаа 3 шууд ихний арилжаанд шууд winning streak яваал нэг арилжаа алдаа дөрөвтгөө аваад тэр үчи би бодож байгаа юм чи I'm fucking unstoppable. Намайг хинт зогсоож чадахгүй. Би ерөөсөө арилжаа болгоно барыг авдаг те. Би өөрөө амар мундаг гэсэн. Тэгээ би ээжтэй бүр нэг удаа хэлжсэн санаж байна. Ээж би одоо стаална хүнстэй өөрийнхөө системийг босгоцсон би өстө $50,000 фанттай болцсон би өстө те. Хідээж би одоо барыг одоо мөнгө алдахгүй те. Би одоо 8 арилжаа дараалж алддгүй бол би өстө нэг алдахгүй энэ фандыг те. Тэгээ юу болсон гэж бодож байна. Би 8 арилжаа би нөгөө нэг ээжтэй амар том ам хараадсан 8 арилжаа дараалж алдахгүй гэсэн юм а 8 арилжаа дараалал алдсан. Яг тэр үед надаа өдөрт нэг арилжаа хийгээд болно гэсэн дүрэн байгаагүй би өдөрт хэдэн арилжаа хийх мэдэхгүй байсан. Би тэр дүрмээ эзэж суугаад одоо яах вэ гэж бодож байгаагүй би ерөөсөө ингээл 2 хийсэн ч яах вэ 3 хийсэн ч яах вэ 1 хийсэн ч яах вэ гэл ингээл тийм сонь байсаар байгаад тэрний эцэс намайг өдөрт 2 3 алдуулсаар байгаад 4 5 оны дотор би фанда буцаагаалж ирсэн. Тэгэхээр би тэрнээс өмнө би pay out аваад амжицсан байсан яг тэр 8 closing streak явахаас өмнө. Тэгээд 8 сард 2025 он 8 сар анхудаага pay out аваад тэгээд дараа нь олон долоо ээжтэй тэгж бүлт өсөрж жагаад fund account ашиглаж ирсэн. Тэгээд би fund ашиглахдаа би юу ойлгосон бэ гэхээр одоо хүртэл явсан минь тодорхой хэмжээний зөв Азны систем юм шиг. Ягаад гэхээр тэр өөрөө систем ямар систем байсан бэхээр бараг 40-оос бараг 60 дүрмтэй заяа. Ерөөсөө амар их дүрмтэй миний болохоор зүгээр л би хизээч арилжаа алдахгүй гэдэг ерөөс тийм л бодолтой. Би тэхийн тулд ерөөсөө ингээл хэдэн жилийн датан дээр би бүр ингээл ерөөсөө хизээч алдахгүй гэдэг нэг тийм 40 60 дүрмтэй ерөөсөө price action-ыг бүр ямар ч үед гарч ирсэн анализ хийгээд бараг арилжаанд орчих боломжтой. Тийм системийг босгож ирсэн. Тэгээ би өөрийгөө мундаг бослоо гэж бодсон. Гэхдээ яг үүндээ арилжаа гэдэг бол тийм байгаагүй. Арилжаа гэдэг бол нэг системийг нэг өдөрт нэг арилжаа хийх ерөөсөө байсан. Тэр өдөр болгон ямар арилжаа, ямар ингээ price action явуулж байгааг ойлгохтой байгаагүй. Ерөөсөө зөв үед зөв price action-ыг ойлгохтой л байсан болохоос миний тэр хүссэн үедээ орж ирээд арилжааны маркетд арилжаа гэдэг тэр бол систем ерөөсөө байгаагүй. Гэхдээ мэдээж би өдөр болгон зөвхөн Нью-Йоркийн price action дээр л ерөөсөө орж ирээд ерөөсөө price action-ыг мэддэг тийм л юм байсан. Тиймээс би тийм Asia London дээр бол орж ирдэггүй байсан. Тэгээ би аккаунт ашиглаад за одоо тэгвэл одоо жинхэнэ систем босгоё гээд тэгээ би одоо нэг тийм амар одоо илүү жоохон нэг тийм те хүний одоо ерөнхий илүү одоо нэг тийм confidence based одоо те 4 5 confluence дээр ерөнхий core confluence-үүдээр босгосон илүү нэг тийм удаан хугацаанд survive хийхээр систем босгосон. Тэгээд тэр чинь одоо 25 оны 8 сар болчихоо. Тэгээд тэрнээсээ хойш би энэ Америкт одоо яг одоо өмнөх семестр ирээд өөрийнхөө системийг бүр ингээд үнэхээр чадлаараа ажиллаад бүр ингээд босгоод тэгээд тэрнээсээ би $50,000 фандтай болж чадсан. Сая 25 оны 12 сард. Тэгээд энэ яг яадаг $50,000 фанд байсан бэ гэхээр одоо миний ойлгоход яг хамгийн зөв үргэлж ингээд price action-ыг ойлгоно гэсэн үгтэй биш те. Ерөнхийн нэг тийм ойлгомжтой үед нь ойлгоно гэсэн илүү зөв талаас нь харсан. Өдөрт нэг арилжаа хийн гэсэн. Алдсан ч бай, онсон ч хамаагүй өдөрт нэг арилжаатай. Тэгээд риск менежментэд тултлан байрсан те. Тим системийг би босгосон. Энэ мэдээж бид нар системийг босгож явах одоо үедээ бас те мэдээж 3 4 баг энэ дээрснээс хойш өмнө семестр би бол аккаунтчтаас тэр 50k авахын өмнө. Гэхдээ би эцээс системийг үнэхээр дажгүй болгоод үнэхээр сайн болгоод тэгээд 50k-ийн фандыг давсан. Гэхдээ энэ удаад би яаж давсан бэ гэхээр энэ удаад би ямар ч би тавиагүй. Би ямар ч risk to reward-оос би хитэрсэн юм хийгээгүй. Би ямар ч дүрмээ би үл ойшоогоогүй. Би ямар ч өдөрт 2 3 арилжаа хийгээгүй. Би ч risk management-аа ерөөсөө би зөрчөөгүй. Тэгэд би одоо л ойлгож байгаа. За энэ л яг жинхэнэ арилжаа юм байна. Өөртөө итгэлтэй нэг сетапыг өдөрт нэг сешнд яг ерөөсөө ганцхан арилжаа л хийх. Ерөөсөө энэ л ерөөсөө confidence-тэй энэ яг зөв арилжааны систем юм байна. Тэгж ойлгоод би $50,000 фандыг энэ сая 12 сард авсан. Тэгээд одоо их тэр аккаунт дээр би яг одоо арилжаагаа явуулж байна. Тэгээд би 12 сарын 30 болоод сая 1 сарын 1-ээс нэг найзтайгаа ярьж байгаа бид хоёр арилжааныхаа community үүсгэсэн. Тэгээд би одоо яг яагаад ингэж өөрийнхөө арилжааны community бүр ингэж босгох хэмжээний үүсгэх хэмжээний те одоо бүр 1 сарын дотор манай community одоо бүр 800 нэгдсэн баярлалаа. Тэгэд би одоо яагаад ийм одоо тэгээ community үүсгэх одоо өөртөө итгэлтэй байсан бэ гэхээр би одоо л нэг price action-ыг ямар ч үед хамаагүй ойлгоно гэдэг эгогоо би дарсан. Би risk management-ийг би өдөрт нэг арилжаагт би хангалттай байна гэдгийг ойлгосон. Би сард одоо тэр 8%, 10% одоо тэр хөөхө болсон. Би сард одоо дунджаар за 4-5% л höдөг болсон. Тэгээ би маш илүү реалистик, маш илүү удаан хугацаагаар харж эхэлсэн. Тэгээ би өөртөө дотроо итгэл минь ихсэн. Би трейдинг сешны үед би ингээл те 1000 хараал ингээл 1004 ингээс хангаал ингээл амар нэг тийм chaos-тэй байха болсон. Тэгээ би тодорхой хэмжээнд одоо ойлгож эхэлсэн байхгүй юу. За энэ л одоо жихнээсээ мэрэгжлийн түвшний одоо арилжаар би орж ирж байна.
Тэг би арилжааны community үүсгэсэн. Би одоохондоо хүмүүстэй арилжааны одоо юугаа бол одоо курс дээр бол зарахгүй байгаа. Би одоохондоо өөрийгөө нэг тийм амар бүр тийм дээд хэмжээний арилжаач болсон гэж би бол бодохгүй байна. Гэхдээ бид хоёр өдөр болгон найзтайгаа арилжааныхаа community-д 7 хоногийн 5 өдөр лайв арилжаа хийдэг. Бид хоёр хин ч одоо курс зардаг. Бид хоёр хин ч одоо сигнал зардаггүй. Бид хоёр хин ч одоо Telegram-ийн одоо бот дээр AI дээр юм ерөөсөө scam дээр ерөөсөө зардаггүй. Тэгээ бид хоёр илүү өөрсдийнхөө journey-г харуулъя гэсэн одоо л жинхэнэ одоо илүү зөв талаас нь харж эхэлсэн хоёр арилжаа чинь одоо яг өөрсдийнхөө арилжааныхаа замналыг хүмүүстийг одоо харуулъя гэж бид хоёр шийдсэн. Тэгээд хэрвээ та нар манай community-д бас нэг тийх хүсвэл би энэ YouTube-ийн бичлэгийн доор би линкээ үлдээч. Тэгээ миний Instagram-ийн bio дээр бас миний линк байгаа. Тэгээ би Instagram дээр бас маш ойрхон арилжааны одоо контент хийдэг. Өдөр болгоныхоо би алдсан ч бай, онсон ч бай, break even ч бай би бүх арилжаагаа би сторин дээр хийдэг. Community-ийн би trade recap дээр хүн болгонд нээлттэй та нар харж болно миний бүх арилжааг. Тэгээ би тэрэн дээр бүх юм гаргаад тавьсан байдаг. Тэгээд өдийг хүртэл явхад би за нэг барагцаагаар нэг 10,000 байна уу түүнээс арай их байна уу мөнгийг үрсэн байна. Өдийг хүртэл явхад би маш хэмжээний зовлон үзсэн, би уйлж үзсэн, би хүмүүс загнуулж адууны баас би хасах 20 градуст Мичиганы хасах 20 гэдэг бол Монголын хасах 50-тай бараг дүүцэх хэмжээний үедээ хасах 20-д би адууны баас өдөр шөнөгүй цэвэрлж үзсэн. Би 6-7 цаг зарим өдөр 8 цаг би адууны баас өвлийн хүтэн цэвэрлжээд би буцаж орж ирээд найздаа хоол хийж өгчөөд би шөнийн 2 хүртэл би арилж байгаа сурчаад өглөөний 6 цаг 7 цаг хүртэл унтчаад өглөө буцаа босоод арилж байгаа үтлээ сураад үтлээ хийгээд би буцаад хоолоо хийчээд буцаад нөгөөний ядуу руугаа мөнгө олохын тулд буцаж яваал. Тэгээ зөндөө юм үзсэн. Тэгээ би одоо хүртэл арилжаанаас $10,000 чигээгүй. Би тэр 8 сард авсан payout л надад байгаа. Тэгээ би одоо хүртэл нэг тийм мундаг арилжаа чинь биш гэдэгтээ би ерөөс санаа зовхгүй байна. Би одоо хүртэл бүх юмаа алдаж чадна гэдэгт болно гэдэгт тийм боломж байгаа гэдэгт би ерөөс санаа зовхгүй байна. Ягаад гэвэл би одоо хүртэл одоо энэ замналыг туулаад ирэхдээ би ганц л юмыг би босгосон. Би хэдэн зуун мянган долларын данс босгоогүй. Би хэдэн зуун мянган долларын хөрөнгө би босгоогүй. Би өдийг хүртэл ирэхдээ би ямар ч асуудал гараад ирсэн, би яаж бүх юмаа алдсан, би яаж хийж байгаад би бүх зүйлийг тгээс чамаагүй босгож чадна гэдэг би өөртөө итгэлийг босгосон. Би тэр өөртөө итгэлийг би илээд зовлон үзэж, би илээд ах нарт дээрлхүүлж, би илээд Орос ах нартай хостел амьдарч, би ах нараас би хоол мөнгө байхгүй болохоор би махгүйж, өвлийн хүтэнд би адууны баас сэвэрлж явсан болохоор одоо надад байгаа ганцхан зүйл бол би яаж доошоо унсан, би яаж хийж яагаад өөрийгөө буцаагаад босгож чадна гэдгийг би одоо өөрөө мэддэг. Тийм л хэмжээний өөртөө итгэл. Би одоо бүх зүйлээ алдаж болно. Би арилжааныхаа аккаунтыг алдаж болно. Би одоо нөөцсөн байгаа би мөнгөө ч алдаж болно. Гэтэ би яаж доошоо унсан, би яаж бүх юм алдсан, би яаж хийж яагаад өөрийгөө дахиж нэгэн удаа босгож чадна гэдэг тэр л их өөртөө итгэл. Тийм болохоор ч том арилжаач, том бизнесмэнүүд байнга хэлдэг баг. Чи ямар нэгэн бизнесийг босгож явахдаа, чи ямар нэгэн арилжаач болж явахдаа эцсийн тэр үр шим нь хэдий гойж тэр эцсийн тэр үр шим нь хизээш нэг тийм эцсийн зориг биш. Эцсийн зориг, эцсийн хамгийн том шагнал бол чи тэр бизнесийг босгож явахдаа, чи тэр арилжаач болж явахдаа болсон тэр эр хүн, болсон тэр хүн, олж авсан тэр зан чанарууд. За guys нэг тиймэрхүү байна. Тэгээд одоо хүртэл ингээд арилжааныхаа journey-г та нартай хуваалцсандаа маш их баяртай байна. Тэгээд би өөрийнхөө хувьд transparency буюу тэ одоо бүх юмаа нээлттэй хүмүүст ингээ харуулах миний бол хамгийн том зорилго. Би эдэж хүмүүсийг нэг тийм мөнгөний скамдаад би алга болчих гэсэн надад ч бодол байдаггүй. Би өөрөө олон удаа скамдалж байсан болохоор одоо тэ арилжаанд би тэр ямар хэмжээний ядаргаатай маш хэмжээний зовлонтой хүний зовж олсон мөнгө ямар муухай тэгж авах ямар муухай байдаг вэ гэдэг би мэддэг болохоор би одоо хүртэл явахдаа миний ерөөс эцсийн зорилго бүх зүйлээ одоо тэг шилэн хан шиг бүгдийг нь харуулах, бүх алдагдлаа харуулах, бүх ялтаа харуулах. Тийм болохоор нэг тиймэрхүү байна. Тэгээд өдийг хүртэл явхад маш бол гоё байлаа. Зовлон үүсэн ч гэсэн зовлон болгон миний хувьд бол жаргал байсан. Ягаад гэвэл над чиг дайн шиг ир хүнд warlike man like us биднэрт дайнтай байхцмаа сайхан байдаг. Бид нар зовлон байхцмаа сайхан байдаг. Бид нар хэцүү зүйлүүдийг туулгацмаа бид нар сайхан байдаг. Бид нар бүх зүйлээ алдахцмаа сайхан байдаг. Ягаад гэвэл бид нар дайнд төрсөн, дайнд үхэх зорилготой хүмүүс. Тийм ч болохоор би эзэж зовлонгоос би зүгтахгүй, би зовлонгоос би айхгүй, би алдагдлаа би харуулахаас би айхгүй. Би эзэж хүмүүсээс мөнгөний скамчаа би алга болохгүй. Миний хувьд нэр төр хамгийн чухал. Тийм болохоор эзэж би танарт юм нуухгүй, би алдагдлаа нуучаад танарт ялтаа харуулахгүй. За нэг тиймэрхүү байна guys. Тэгээ манай Discord-ийн маань community маань линк энэ доор байгаа. Тэгээд өдөр болгон лайв арилжаа гэдэг ямар ч үн төлбөргүй орж ирээд хүссэн зүйлээ асууж болно.
бид нар та нар хизээш ямар тэнийг асуулт асууд юм бэ гэж бид нар хэлэхгүй, бид нар та нарыг доош нь хийхгүй, бид нар та нарын зовлон яг одоо туулаад явж байгаа, бид нар та нарын зовлоныг мэдж байгаа болохоор хизээш би та нарыг доош нь хийхгүй, би та нарын асуудалтай одоо асуултанд чинь чадлаараа үннээс нь хариулна. Тийм болохоор манай community-д нэгтгэс ерөөсө битгий эргэлзээрээ би та нар руу бас хизээш DM-тэхгүй, би хизээш та нараас мөнгө гуйхгүй, би хизээш та нар мөнгө асуухгүй. Тийм болохоор хэрвээ хин нэг миний нэрийг барьж та нараас ямар нэг мөнгө асуучих юм бол хизээч битгий итгээрэй guys. За guys, тэгээд тиймэрхүү байна. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа түр баяртай. Тэгээд Instagram дээр би маш актив байдаг болохоор Instagram-ийн линк доор байгаа. Тэгээд заавал дагараа guys. За bye.